За сайн байцгаана уу бүгдээрээ хоёр дахь видеога та бүхэндээ хүргэж байна. Эхний видео маань ямар ч талаасаа хүмүүст маш ихээр тус болсон гэж над руу аяга олон эмэгтэйчүүд бичсэн учраас би баяртай байгаа. Тэр видео хийхийн гол утга учир нь хүмүүст туслах байсан болохоор ямар ч талаасаа маш их баяртай байна. Тэгээ хоёр дахь сэдв болохоор хүмүүс маань мэдж байгаа сүү оруулах талаар бол байсан. Яг гэвэл инстаграмаар ч гэсэн айгүй олон эмэгтэйчүүд асуусан болохоор би өөрөө ч гэсэн охиноо яг 6 сар дан хүүхний сүгээр хооллох одоо тэр хүсэлтэй байсан болохоор бас нэлээ их энийг судалсан бол байгаа. Тэгэхээр та эдтэй бас судалсан болон бусад эмэгтэйчүүдийн хийсэн юмнуудыг хүргэе гэж бодож байна. Ингээд багцлаад ягаад гэвэл мэдээлэл бол айгүй их олдох ч гэсэн яг тийм нэг багцсан мэдээлэл бол монголоор бол олдохгүй байгаа болохоор энэ видеоныг таад бас видеонуудыг таад бас хүргэж байгаа. За тэгээд мэдээж яагаад ер нь сүү одоо тийм сайн байх вэ? Яагаад ер нь хүүхдээ 6 сар сүүгээрээ хооллох ёстой вэ гэдг нь мэдээж одоо олон зуун жил эмэгтэйчүүд одоо хүүхдүүдээ яг тэгжил хүн болгосон. Энэ бол яагаад гэвэл хүүхний сүүнд хамаг чимт хижээл байдаг. Хүүхдэд шаардлагатай бүх эрдэс байдас байдаг. Хүүхэд яг одоо энэ сүүг уугаал хүн болдог учраас энэ байна бол айгүй чухал байгаа. Энийг яг ингэж орлуулах юм бол маш ховор. Тийм учраас одоо энэ ээжийн сүү бол юугаар ч хэмжээсгүй ийм чухал зүйл бол байдаг. Дээрэс нь болохоор хүүхдийг болохоор маш олон өвчин болон хавдраас бол сэргийлдэг байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө дархлааг нь айгүй сайн бас дэмжиж өгдөг. Эмэгтэй хүнд өөрт бас энийг бол айгүй олон хүмүүс мэддэг юм байл. Эмэгтэй хүнд өөрт бас хөхүүлэх нь маш сайн байдаг юм байлээ. Ягаад гэвэл нэгт одоо ялангуяа сав агшаахад бол туслана. Дээрэс нь хөхний хор тавдраас бас сэргийлдэг юм байлээ. Тэгэхээр удаан хөхүүлсэн эмэгтэйчүүд бол хөхний хор тавдар тусах нь бас арай бага юм байлээ. Тийм учраас өөртөндөө зориулаад бас хүүхний сүгээрээ явуулаарэ. За тэгээд мэдээж аливаа нэг юмд бол бэлтгэл ажил бол айгүй чухал. Би болохоор яг одоо охиноо төрүүлэхээс өмнө 2 сар яг хөхөө бол бэлдсэн байгаа. Мэдээж би өөрөө үйлдвэрлэгч болохоор ламуурынхаа хөхний толгой хамгаалах тосоор бол бэлдсэн. Тэгээд яг хүүхдэд төрүүлээд эмч бол харахад маш сайн бэлдсэн гэж бол байжсэн. Тэгэхээр оройдоо ядаж нэг жоохон тослоод одоо толгойгоо бол маш сайн гаргах юм бол дараа нь амлуулахад бол амар юм билээ. За тэгээд бэлтгэл ажил бол мэдээж айгүй чухал. Яг төрөхөд бол гэхдээ мянга юм уншаад мянга юм одоо сонсоод яг төрөхөөрөө мэдээж тэр бол асар тийм одоо өөр мэдрэмж бол байдаг. Би бол яг тэр ангир ураг гэдэг зүйлийг хичнээн уншсан гэсэн яг одоо шууд гарахгүйсэн чинь бас нэлээд санаа зовсон. Тэгэхээр эмэгтэйчүүд одоо ялангуяа охтуудаа ердөөсөө санаа зовх юм бол биш юм билээ шүү. Ягаад гэвэл багаар ангир ураг гэдэг зүйл нь тэр бол өөрөө ураг яг сүү шиг тэгэж одоо их хэмжээгээр шингэн бол гарч ирэхгүй маш бага хэмжээгээр их үтгэн бол гардаг. Энэ мэн өөрөө ингэж багаар гарсны эцэст сүү болж хувирдаг. Тэгэхээр миний хувьд бол яг 5 хоногийн дараа бол дөнгөж сүүн гарч ирсэн. Тэгэхээр би тэр үед бол аюу их санаа зовж ирсэн. Яна би одоо сүүгүү юм байхтай гэж бодоод гэтэл тэр мэн өөрөө юм одоо одоо процесс байдаг учраас энийгээ бас хүлээсэн айгу зөв шүү. Бити санаа зовоод шууд сэтгэлээр унаарэ гэж бас хэлмээр байна. За тэгээд сүүтэй байх нь өөрөө мэдээж маш чухал. Айгу олон эмэгтэйчүүд одоо сүүгүй байна гэж санаагаар ундаг. Мэдээж тижэл өгөх тохиолдлууд байгаа. Энэ бол эмэгтэй хүн болгоны их онцгой даван туулж байгаа зам заавал одоо хүүхний сүү өгөхгүй байна гэдэг нь өөрөө одоо муу ээж биш шүү. Тийм учраас та хэд маань бас бити тэр болгон сэтгэл санаагаар унаарэ. Яг тэгвэл сүүг сайн оруулах нэг том зүйл нь өөрөө сэтгэл санаа байдаг учраас тэгэхээр ихэнх үедээ сүү сайн орохгүй байх юм бол шууд бити өөрийгөө сүү гэж бод. Яг тэгвэл хамгийн сайн зүйл нь өөрөө сэтгэл санаагаа маш тайван байх. Хэрвээ гутраад ингээд явчих юм бол угаасаа бие физиологч нь өөрөө айгүй сонио тэрэнд нь ингээд шууд хариу үйлдэл үзүүлчихдээ юм байлээ. Тэгэхээр сайн сүутэй байхын тулд бэлтгэл ажил
өөрөө юу вэ гэх юм бол маш сайн мэдээж хүүхөө бэлдэнэ. Гэхдээ яг тэр төрөнгуудаа сүү гарахаас өмнө маш сайн бас хүүхөө бэлтгэх ёстой юм байлээ гэдг нь айгүй сайн массажлаад яг тэр нэг эхний 7 хоногт сүүгээ гаргаад байнга ер нь саагаад те байнга ер нь гаргаад ах юм бол бидний бие айгүй тийм сонирхолтой бидний бие гаргах тусам за ийм хэмжээний сүү гарах ёстой юм байна гэд яг үйлдвэр шиг цээжилчт юм байлаа. Тэгэхээр их сүү гаргах тусам бидний бие за бид нар ийм их хэмжээний сүү үйлдвэрлээд авах ёстой юм байна гэд улам ихийг гаргаад байт юм байлаа. Тэгэхээр ихэн тэр нэг 2 3 7 хоногт маш сайн сүүгээ гаргаад авах юм бол яг тогтмол сүү тэр хэмжээгээр гардаг болно. Харин ядраад одоо сэтгэл санаагаар унаад маш багаар гаргаад авах юм бол одоо жоохон байж байгаа сүүн татраад угаасаа ийм багыг гарах ёстой юм байна гэж бас багыг гаргачихсан юм байна. Тэгэхээр хамгийн номер 1 зүйл маань сэтгэл санаагаа тайван байлгах. Тэгээд хоёр дахь чухал юм болохоор унтаж амрах. Энийг бол би өөртөө бол бас айгүй их ойлгож байгаа. Унтаж амарна гэдэг бол сүүтэй байх юм маш том үндэс юм байлээ. Яг гэвэл унтаад амрахаар бидний бие амрах тусам тэр одоо сүүгээ маш сайн одоо үйлдвэрлээд эхэлдэг. Тэгэхээр унтаж амарсны дараа асар их сүү орчдөг учраас эмэгтэйчүүд минь хичнээн хэцүү байсан ч гэсэн мэдээж няраа хөвгттэй юу унтаж амрах тэр бол бүр баг мөрөөдөл бол байгаа. Гэхдээ яг тэр нэг зайд нь те одоо хүүхэд нь унтах юм бол яг тэр зайд нь унтаад авбал маш сайн сүүтэй байх юм байлээ шүү. Тэгэхээр яаж игээ ямар нэгэн байдлаар тэр одоо унтахаа зохицуулаад явчих юм бол сүүтэй байх боломжтой юм байлээ шүү. За тэгээд 3 дахь чухал зүйл нь болохоор маш зөв амлуулах. Энэ мань болохоор бас миний хувьд айгүй хэцүү байсан. Яагтвэл энэ бол 1000 уншаад 1000 тэ сонсоод энэ бол чиний хүүхэд чиний та хоёрын л энэ одоо нандаа холбоо учраас одоо хинч дундаас нь одоо хинч чиний хөндлөнгөөс нь юм ярих боломж авахгүй. Гэхдээ зөв амлуулна гэдэг нь өөрөө техниктэй байдаг. Тэгээ тэр нэг техникүүдийн айгүй зөв гаргаад авчих юм бол зөв амлуулад хөхөө одоо шууд хүүхдтэй те зөв амлуулад явчих юм бол сүүн гарах боломж байгаа. Яагтвэл хүүхд өөрөө бас айгүй мундаг одоо яаж хөхөө л те зөв амлуулчих юм бол яаж хөхөөл мэддэг тэр сүүгч маш сайн гаргаад авчдаг учраас зөв амлуулсан тохиолдолд хүүхэд өөрөө тэгээ сайн сүүгээ хөхөд явчихна. Тэгэхээр зөв амлуулах нь бол айгүй чухал юм байлээ. Манай охин битээр бас ихэндээ тэр тал дээр бол айгүй одоо хэцүү юм шиг анх санагдчихсэн. Гэхдээ нэг сар хүрээл яг дасаад 2 сар гэхэд ер нь бол айгүй гоё болоод яг одоо 3 сар хүрэнгүүтээ хөхүүлнэ гэдэг бол тийм одоо хэцүү зүйл бол санагдтаа байсан. Тийм учраас эмэгтэйчүүд маань төвчээрээ угаасаа ихэнх үедээ яг нэг тийм өдөржин шүнжин л хөхүүлж байгаа юм шиг энээс өөр юм хийхгүй байгаа юм шиг дээрэс нь айгүй удаан суун шүнж хөхүүлэн тийм учраас шантрахаар одоо цаг мөчүүд бол зөндөө байдаг юм бэлээ. Гэтэ бити шантраарэ энэ бол угаасаа л эмэгтэй хүн болгоны бас даван тулж байгаа зүйлүүдийн нэг шүү. За тэгээд нөгөө зүйл нь болохоор тогтмол саах. За хүүхд чинь хэрэг хөхөхгүй юм бол түрүүн би хэлсэнтэй хэрэг бид нар асар их одоо сүүг ингээ гаргаад ах юм бол бидний бие тэрэнд нь дасаад за энэ их сүүг би үйлдвэрлэх хэрэгтэй юм байна гэд ингээд цаанаасаа одоо сигнал өгөөд байдаг. Тэгэхээр хүүхд чинь өгөхгүй байлаа гэд сүүгээ бити одоо сүүгээ гаргахгүй гэж бити ойлгоорой. Яагтвэл саах нь өөрөө айгүй чухал юм байлээ шүү. Тэгэхээр хүүхэд хөхгүй байсан ч гэсэн хөхөө байнга суллаад те одоо сүүгээ гаргах нь бол маш чухал юм байлээ. Тэгээд саасан сүүгээ маш олон эмэгтэйчүүд хүлдээдэг гэж юрдээсээ мэддэггүй. Би бол бас айгүй гайхсан. Би бол байнгын тогтмол хүлдээдэг. Би одоо хүлдээгчийн нэг бүтэн одоо хэсгийг дүүргэсэн бол одоо байгаа 2 дахь хэсэг рүүгээ орж байгаа. Тэгэд энэ мань өөрөө нэгт жишээлбэл одоо бид нар манай компьютер хаяа гадуур гарах шаардлага бол байдаг. Тэгэхэд жишээлбэл одоо манай ээж аавын ч юм уу манай хүний гэр бүл дээр ингээд орхилоо гэхэд ямар ч хэлсэн сүүн бол тасралтгүй байгаа. Тийм учраас энэ бол айгүй чухал гэж би бол боддог. Дээрээс нь бор хоолнд оруулаад хизээ нэгэн цагт одоо би ямар нэгэн байдлаар те сүүгөө болох юм бол энэ үед хангалттай их сүү, ихийн сүү
бэлэн байна гэдэг бол надад айгүй чухал санагдсан. Тэгэхээр би бол үргэлжийн саадаг. За ялангуяа шүн саах нь айгүй чухал. Маш олон охтууд, эмэгтэйчүүд нойрондоо дийлдээд үнэхээр амар их ядраад те арай гэж нэг хүүхдээ гаргасан чинь бүр ингээд нойргүй дээрэс нь хүүлэх ёстой байдаг. Тэр үед болохоор унтаад одоо нам унтаад те сүүгээ бас саах тийм боломж байдгүй. Энэ үед нь болохоор хүүхэн тэр чигээрээ сүйтэй болоод хаглуулах магадлал бол айгүй өндөр байдаг. Ягаад гэвэл тэр нь бол юм хатуу бүр чулуу шиг болоод тэгээд нөгөө сувгууд чинь бөглөрөөд ямар ч аргагүй хахлуулсан эмэгтэйчүүд зөндөө байгаа. Тийм учраас эмэгтэйчүүд минь хамгийн чухал зүйл нь жоохон чамаагүй төвчээртэй байх хэрэгтэй юм байлээ шүү. Ягаад гэвэл тэр нэг одоо үеийг л даван туулчих юм бол бүх юм айгүй сайхан болно. Тэгэхээр шүн бүр яаж ч бодсон ч бүр төвчээртэй сэрээд сүүгээ хүүхд чи хэрэг хүүхэд хөхгүй бол саагаад явчихна маш чухал юм байлээ шүү. Тэгжээж яг нөгөө би чинь за би үйлдвэрлэх ёстой юм байна, үргэлжлүүлж үйлдвэрлэх ёстой юм байна гэдгээ бас маш сайн ойлгох учраас шөндөөч гэсэн хамаагүй цаагаарэ, төвчээртэй байгаарэ, мэдээж хэцүү шүү. Би ч гэсэн бүр уйлмаар унтмаар үе зөндөө байсан. Гэхдээ ямар ч лсэн бас даван туулах боломж бол байд юм байлээ шүү. За тэгээд шингэн маш сайн уух. Энэ бол айгүй чухал. Шингэн гэдэг нь те ус бүлээн ус. Ундаа мундаа цаймаа гэхээсээ илүү бүлээн ус. Бүлээн ус байнга уугаад ах нь өөрөө маш сайн юм байлээ. Тэгэхээр бүлээн ус тогтмол уух нь өөрөө яг сүү сайн оруулдаг. Дээрэс нь мэдээж зүү хооллолт. За хоол дотроо одоо те идэх юм дотроо хүнс дотроо зөндөө олон төрлийн юм бол байгаа. Obvious бол сүүнд бол маш сайнаар нөлөөлдөг. Гүзээний салаад ч юм уу те гүзээ бол маш сайн нөлөөлдөг гэдэг юм байлээ. Би бол яг гурилын юмд бол үнэндээ итгэхгүй байгаад байгаа. Дээр үед мэдээж сүү оруулна гэд гурилын юм сайн идэх ёстой гэж заадаг байсан юм бэлээ. Одоо цагт бол заавал нэг тэгээд байх шаардлага байхгүй. Яагадгүй саяны миний хэлснээр сайн унтаж амраад сайн бүлээн ус уугаад сайн одоо өөрийгөө сэтгэл санаагаараа тайван байлгаад тэгээ сайн тогтмол сүүгээ гаргаад ах юм бол энэ мэн өөрөө айгуу одоо тэ сайнаар нөлөөлнө. Тэгснээс дан гурлын юм идээд ингээд байх юм бол энэ бол миний бодлоор эмгтэй хүнд ч гэсэн таргалуулаад айгуу муухай болно. Нөгөө талаар сүү оруулах тэр нэг шинжлэх ухааны үндсийг одоо би л уншаад олоогүй учраас надад тэр нэг тийм зүү юм бол санагдахгүй байна. За тэгээд Instagram дээр бид нар яг нөгөө тэр нэг эмэгтэй надаас хэрхэн сүү сайн оруулах талаар асуугаад би угаасаа яг эмч хүн биш учраас одоо бүрэн бүх аргуудыг бол мэдгүй. Тэгээд бид нар амар олон эмэгтэйчүүдээс маш гоё хариултуудыг бол авсан. Тэгэхээр эмэгтэй хүн болгоны бие бол мэдээж өөртөө саяны миний хэлсэн зүйлүүд бол яг үндсэн одоо тий шинжлэх ухаанаар батлагдсан зүйлүүд бол байгаа. Гэхдээ мэдээж эмэгтэй хүний бие физиологи тэр болгонд өөр бол байгаа. Хүүхд болгоно нь өөр бол байгаа. Дээрэс нь арга барилууд зөндөө байдаг учраас та бүхэнтэй бас инстаграмаар шеэрлсэн тэр арга барилуудыг хуваалцъя. Магадгүй та айл нэгэнд тэр арга барил нь бас тохирогч юм билүү гэж бодлоо. За тэгээд чадлаараа та хэдтэй дандаа юмнуудаа хуваалцдаг. Та хэд маань ч гэсэн яг сайн сүү оруулах ийм гоё арга гэдэг шүү гэд одоо сая дуртаагүй аргуудаас хэрвээ бусадтайгаа хуваалцмаар ах юм бол доор комментаар хуваалцаарай. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Үнэхээр одоо хүүхдээ хөхүүлэх нь өөрөө их хүүхдийн тэр харилцаа те тэр холбоо тэр нэг нандин зүйлийг бий болгодог учраас энэ бол бас нөгөө талаараа ихэндээ айгүй хэцүү санагддаг ч гэсэн яваандаа их тийм гоё зүйл одоо их тийм ариун нандин зүйл бол болд юм билээ шүү. Тэгэхээр эмгтээчүүд маань төвчээртэй байгаарай. Та хэд маань чадна шүү. Бусдаас хэрвээ шаардлагатай бол тусалцаа аваарай. Бити бүх юмыг өөрөө хийх ёстой гэд ганцаараа те ингээд тэрэндээ ингээд нервтэй байгаарай. Бие биендээ туслахыг дэмжиж гэсэн маш олон хүмүүс бас байдаг болохоор энэ видеог бас хийж өгч байгаа шүү. Тэгэхээр бүгдэнд нь амжилт хүсье. Бүх ээжүүд мундаг байгаа шүү.